Энэ цаануу та бүхэндээ гэрээр өвчтөе хүүхдээ хэрхэн асрах вэ гэдэг талаар зөвлөмлөгийн гадуур амьсгалын замын халдвар ихссэн байна. Тэгэхээр маска сайн зүүгээд гараа сайн угаарай. За гаднаас орж ирсэн томчууд нь амаа сайн зайлаарай. За амаа зайлахдаа лимонтой ус, тамидины ус, мул содтой бүлийн усаар амаа зайлж болно. Тэгснийхаа дараа хүүхдүүдэд өмсгөнө. За дараагийн чухал зүйл маань өвчтөе хүүхдийг хэрхэн асрах вэ? Өвчтөе хүүхдийг асрахад 3 зүйлийг хамгийн сайн анхаарах хэрэгтэй. 1-р нойр, 2-р хоол, 3-р шингэн зүйл. За нойрыг хүүхдэд 10-аас 12 цаг унтуулахаар зохицуулж өгөх хэрэгтэй. Аль болох гар утас, компьютер, таблет үзүүлэхгүй байх хэрэгтэй. Амин дэмээр баялаг, хоол хүнсээр хооллох. За эдгээрт бол хүүхдтэй нэг удаагийн хоолтон дээр нь махан бүтээгдэхүүн орсон, сүүн бүтээгдэхүүн оролцсон, за үр тариа оролцсон, жимс хүнсний ногоо оролцсон, за мөн баг зэргийн өөхтөөс, за мандуу шошны зүйлүүдээс баг зэрэг оролцуулсан эдгээр хоолуудыг хийж өгөх нэ. Шингэн зүйлийн хувьд гэх юм бол хүүхдтэй цаг тутам 50-аас 100 мл багаар шимүүлж уулахаар бүлийн усыг бэлтгэж өгөх нь. Буцсан бүлийн ус, за мөн дээрээс нь үзүмний шүүс, анс чацрагны шүүс байж болно. За харин өтгөрүүлсэн ундаа, жуус байж болохгүй. Чихэрлэг хүнсүүдийг бүгдийг хорих хэрэгтэй. Эдгээр зүйлүүд нь ханаа томог улам нэмэгдүүлж өгдөг, хоолойг загнуулж өгдөг. Ялангуяа чихэр, шоколад, чипс, ундаа, улбар шарунгийн жимсгэн, кока-кола, пицца, жинхэнэ халуун ногоотой хоолуудыг эмчилгээний хугацаанд огт хэрэглэж болохгүй шүү гэдгийг анхааруулж байна. Эрүүл энхийг хүсье. Илүү их зүйлийг асууж тодруулахыг хүсэх юм бол комент хэсэгт үлдээгээрэй.